цонхыг болохоор нөгөө ярьжсэн урд нь болохоор төлөвлөлт нөгөө бодож ирсэн болохоор нээлхийтэй том нээлхийтэй юм цонх хийж гэжсэнийг бид тэр ярилцаа. За энэ бол илүү зардал тулгаан алдагдана гэдэг ингээд юм битүү цонх хийсэн 3-5 цонх хийсэн. Тэгээ энэгээр бол ингээд өдрийн турш ингээд нарны энерги орж ирээд ингээ өрөөг бол битүү нарны энергиээр алж байгаа. Тий. Нөгөө энэ 3 цонхын нэгийг онгоодог хийгээ, гүдэг онгоолгодог хийгээд энэ урталтаа террастайгаа ингээд үргэлжлээ тэгээд бас ботцсон байсан аюул одоо хитрхи хаяар ботцсон байсан. Тэгээд за ер нь бол хаалга байгаа юм чинь хаалгараа л гараад явхад 100 бол тэргүү хаалга бараг ингээд онгорхоо байж юм гэдэг төсөөлөлтөө тэгээд энэ баг илүү гарцсан байна гэж бодоод шууд битүүгээр нийцсэн. За тэгээд нөгөө 3 давхар шилтэй, ловид төрхлөгтэй. Тэгээд яг хоо эндээс ингээ харахаар ингээ нэг өнгөн нэг жоохон хар юм шиг. Тийм жоохон туяатай. Туяатай юм шиг харагддаг юм байлээ. Өдөр ерөнхийдөө одоо нар 10 цагаас хойш ингээл тогтмол тусч байгаа. Өнцгөө тааруулаад 10 цагаас хойш одоо тэр зургтай хэсэг тий хомир хэсэг ингээл тусаж явсаар байгаа л одоо бол нар жаргах бууж чинь тий байгаа. Манайх чинь баруун талдаа уултаа. Тэгээд нар бууж байгаа. Тэгээд тэр нар бол ерөнхийдөө өрөөний одоо энэ том өрөөний шалыг бол бүтэн яалаад тусал орж ирж байгаа. Тусал өвлийн нар бол ингэж тусч орж ирж байгаа. Зуны нар бол арай нам доогоор орж ирнэ. Энэ буудлангаас бол цаашаа гарахгүй билээ. Зуны нар хит их тусвал эн чинь хит халалт явах гэдэг учраас зуны нар бол нэг энэ. За энэ өр бол ингээд халаалтгүй нарныхаа гэрлээр алдчихж байгаа тийм. Энэ өрөө ерөөсөө халаалтгүй. За оройн унтахад ялгаагүй яг нар буугаад ингээд явахад оройн унтахад бол 18-9 градустай сайхан унтахад. За өдрийн цагаар бол тарцсангүй маш 23-4. Цонхыг бас ийм портоо байдлаар хийсэн. За 100 онгоох байдлаар тийм онгоохтой байдлаар хийчихсэн. Агаар бас сэлгэж магадгүй гэдэг байдлаараа тэр цонх нарийнхан цонх бол нөгөө дүлгий цонх гэж нэрлэдэг байгаа. Ямар ч нийлхийгүй юм битүү цонх. Цонхын бас ялгаагүй битүү цонх. Одоо энэ нэрээ ингээд борчт бол тэрнгээр дулаан алдагдана. Тэгээ энэ маань одоо ингээд ямар ч хөдлөлт байхгүй яа тэгэхээр агаар гэрийн нөгөө чигшил яг доктортой байгаа учраас ямар нэг хөдлөлт энэ төр цонхон дээр байхгүй тийм. Тэгээд нөгөө доор нь бас дороож дэвсээд өгч учраас хүүхдүүд тоглоход тухтаа мэдрэмжтэй байд юм байна гэж бол ойлгоо. Ном уншаал бичсэн ч гэсэн тийм. Чигшил бол тийм том өрөөний байдлаар 29 дор байна. Ер нь 29-30 тохиромжтой хангалттай нормалны хэмжээ гэж үзэж байгаа. Тэгээд энэ шатыг өөрөө хийсэн гэдэг байгаа тийм. Янз бүрийн эдрээс дизайнерын зураг харж байгаа. Тэгэл захиалахгүй л өөрсдөө хийлгэсэн. Хаалга бол гоё дулаах юм шүү дээ. Тийм. Хаалган дээр бол нөгөө Torx-ийн хаалга ерөнхийдөө сонгоцсон. Яг хүмүүс айгүйх асуугаад байгаа нь нөгөө манай хамаатнууд ч гэсэн асуугаад байгаа. Гонх хийхгүй мүү гэдэг байгаа. Тэгээд харьцангуй өвөл бид нэр амралтын өдрөө л ирдэг. Тэгээд цөөхүүлээ. Тэгэл байнга орж гарах нь харьцангуй бас бага байгаа учраас гонх төлөвлөж өгөөгүй. Тэгээд гонх төлөвлөхөөр бас л нэг юм талбай хийгээл тэгэл ингээл яана гээд гонхоо төлөвлөж өгөө. Тэгээд сайн чанарын хаалга аваад тавьчихсан. Тэгээд гонх яг хийх шаардлага бол баг гарахгүй юм шиг байна. 100 болвол угаасаа л бүгд гадаа байдгаас хойш бол гонхны хэрэг байхгүй. Өвөл бол гонх заавал хэрэгтэй гэдэг. Тэгээд би тэгэд амралтын өдрөөр л ирж байна. Одоо хүүхдийн амралт эхэлж байгаа учраас бас байх бах. Гэтэ өдөрт 1-2 удаа ингээд бөөнөрөө гарна гээд үзэхээр энэ хаалга чинь одоо Монгол гэрийн хаалга шиг байнга ингээд онгоогоод тий ингээд байхгүй учраас би бол гонх заавал байхгүй ч байсан болох юм байна гэдэг нэг ботцсон байна. Тийм гонхны хувьд бол яг үхээр хэрвээ одоо тасалгааны гарын температур хэрвээ 20-оос доошо 18-оос доошо буучаад ивэл энэ хаалгаар бас дулаан их алдагдчихээн гэж үзээд чинь гэрээ дулаан байлгахын тулд гонх нэмж гинэ. Танаа хувьд бол ингээд 22 23 та барьж байгаа учраас заавал гонх хийх гэдэг шаардлагагүй гэж харагдчих тээ. Тэгээд гонх төлөвлөг хүмүүс бол
гонх хэрэгтэй л гээл хүүхдүүд. Тийм хэрвээ гэр хүүтэн байвал гонхоо төлөвлөж болно. Тийм. Тийм биш тохиолдол заавал илүү зардал гарах шаардлагагүй. Яг уу гонхоо төлөвлөнө гэвэл анханасаа л яг нэг 6 зурган дээрээ л гонхоо оруулж өгөх. зурган дээрээ л маш сайн гонхоо оруулж өгөөд ингээд яахгүй болохгүй юм байлээ. Тэгэхгүй болохоор дараа нь нэмээд юм хийчихээр нэг юм өргөтөл хийцэн юм шиг байшин тэгж харагдаад идэг. Тэгээ гонх төлөвлөх гэж байгаа бол яг тэр байшингаа дизайн тааруулсан гонхоо анханасаа хийчих юм бол бас гонх хийжвэл илүү энержи эффишент л дээ.